байгаарай өөртөө хайртай өрөөлийг хүндлээрэй өөрчлөлтийг өөрөөсөө эхлэж өөрчлөөрэй Өнөөдрийн ажлын төлөвлөгөө юу вэ арай? За нийт монголчуудтай ихтлэгчтэй энэ өглөөний мэнд хүргэе. Тэгээд ажлынхаа төлөвлөгөөг одоохондоо гаргаагүй байна. Гэхдээ нэг том зорилготой ирсэн. Энэ бол зорилго бол байгаа. Чингисийн цаг гэдэг цаг бүтээлээр бүгд найрамдах хятад улсын Гуандо мужид ирсэн байна. За Гуандо мужийн яг аль хотод байгааг бол дараа хэлье. Тэгээд ямар ч байсан зорилготой хүн зогсдоггүй. Уушаа давшсан. Тийм учраас нийт залуучуудаа монголчуудаа томоор мөрөөдөө томоор зараад зорилгоосоо битгий ухраарай. Зорилготоо заавал хүрээрэй гэж энэ өглөөг эхлүүлмээр байна. За, Comments Hotel гэж юм хотел руу орлоо. Ваа. Өглөөний цагаан. Sorry. Hi, good morning. Thank you. Их гоё хаалнууд байна. За ингээд өглөөнийхөө хоолны дараа төлөвлөгөөгөө гаргасан. Өнөөдрийнхээ төлөвлөгөөг нэг үрчлэн бичээд за бизнес уулзалтынхаа ярианы тактик гол агуулгуудаа хэрхэн ярих уу. За өөрөө одоо англи хэл хятад хэл мэдэхгүй учраас орчуулагчаараа дамжуулж транслейт ашиглаж одоо ямар гол агуулгуудаа бас тэдэнд ойлгуулах вэ гэдгийг бас бичиж сууж байгаа маань юм аа. За ингээд уулзах өстөө цагныхаа үйлдвэртээр хүрээд ирлээ. Хамтдаа энэ хүү компани захиралтайгаар уулзцгаая. Good morning. 吃好没有？对。 За манай өдрийн чөлөөч залуу байна. Сайхан цагаар хэлбэл сайн. 高兴聘请香港的设计师。 Өглөөний 10 цагаас 12 цаг бараг 1 цаг хүртэл нэлээ их юм ярьсан. Тэгээд англи хэл, хятад хэл сураагүй дөө үнэхээр харамссан. Гэтэ ямар тач одоо Google Translate ашиглаад өөрийгөө бүр ойлгуулж чадсан. 大家好，我是吴崇安，我是东莞鼎盛表演的董事长。我们主要是做手表、画表跟针表。我觉得很相信我们有这个能力做好成金丝孩的这个订单，也预祝我们的蒙古国的兄弟这个项目圆满的成功。谢谢。 Ингээд өдрийн цайны цаг болчихж байгаамаа. Тэгээд захирал маань машиндаа суулгаад бид нэрийг бас нэгэн өчигдөр оруулсан ресторанда бас сайхан шинэ хоолоор дайлъя гэсэн байгаа. Замдаас битээ гадаадын сайхныг, гадны сайхныг харж машины цонхоор харж жоохон баярлалаа. Анхтныгаа бас жоохон харуулчих. Өчигдөр бас орсон, өнөөдөр бас ороход явж байна. Ямар ч тач өглөө өдөр орой аваад бас сайн идэж байна. 严城好像来见到你了，这么久没见面。昨天来了你都没见到啊？对啊，昨天我休假。对啊，昨天我刚刚看了李小姐的视频，今天就看到了。啊，这样子吗？昨天就看了那。Number one beer. 那个的。广东。对，这个听懂了。Luger. Би нөгөө пивэн дуртай учраас энэ пив бас дуугаа тийм аа гүндэлээ шиг. Байгуулсач. Cheers. 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 大家好，我是鼎成手表的总经理李小姐。我们在东莞开手表工厂20多年了，很高兴第一次和蒙古的兄弟合作，承接了成吉思汗的这个钟表合作，预祝我们和蒙古客户合作圆满成功。 За энэ гадаад явж галаа шоуны хоол идэх гэдэг чинь ахт ингээ шоуны хоол байна.
шооны мах байна. Энэ болохоор галууны мах байна. 我吃这个锅里面有点怕不给。 Амсалж үзье бүгд хамтдаа. Гавгүй маяг. Гоё юм. 他没吃过这个。 Эдэж болохоор юм. Тэгээ энийг үзчихээ. Энийг бол хэдтэй юм байна. Бас юм манай монголчууд ч хоньныхаа толгой ширээ гэж. Тэгээс энийг шууны мах гэдэг зүгээр. Ямар шоу гэдэг нь мэдхгүй. За өдрийн цайныхаа дараа ажил дээр ирээд за цагныхаа дизайн ерхий хөдөлгөөр тоног төхөөрөмж бүх юмудаа ярилцаад одоо хайрцаг саваглаа бодлын ерхийдээ сонгох ажилд явж байна. Тэгээ зураглаачаар анхтан за миний би одоо нэг хайрцаг сав арах гал явж байна. Тэгээ анх хатны зөвлөж байгаагаар бол ер нь бол бас хоол газар тэрвэрлэх юм чи жижигтэр байвал зүгээр юм байна үстэй анх хатныхаа зөвлөгөөр таахсан. Уг нь бол их гоё том нүсэр модон шилэн одоо хайрсан гэл янз янзын хайрцагнууд байсан. Тэгээ бид хоёр маш easy мөртлөө бас их гоё хэмсэг харагдах үе зөвхөнгөн авсаархан чанартай тийм цагийг одоо цагны хайрцгийг одоо сонгосон байгаа. Энэ одоо шинэ модон хайрцаг бол их гоё юм блэ. Тэгээ хараад байвал их олон хайрцаг билээ. Тэгээ цаасан хайрцагнаас төмөр хайрцаг, пиавар, хоонцор гэдэг одоо 9 шид юм байна. Ер нь байхгүй хайрцаг гэж байхгүй. Гэхдээ би одоо бас ханын цагныхаа хайрцгийг бас онцгой хайрцаг бас захиалсан байгаа. Харин одоо бол бугуун цагныхаа хайрцгийг сонгоод явж байна. Би одоо бас ингээл англи хэл мэддэг хүн шиг бас тэр хүн дэндээ бас нэг color model те. Одоо blue green гэх бас нэг хөрхи ярьчаад байгаамаа хоргоо. Гэтэ нэдэмтэй. Ямар ч байсан гэртээ байгаа юм шиг л сайхан ярьлаа. За энэ хүү компани бол ерөнхийдөө 20 жилийн түүхтэй ийм компани байна. Тэгээ туршлагатай гэсэн үг. Тэгээд хятадтай маш олон одоо брендинг цагуудын компаниудтай бас хамтран ажилладаг. Дэлхийн зах зээлд маш одоо олон төрлийн хямд цагнаас үнэтэй цаг хүртэлтэй 9 шидийн цаг дээрээс нь одоо ганц цаг гэлтгүү одоо өөр одоо юу гэх юм те одоо аймаг бөгж зүйлд бугуурч гээд ер нь хийж чадахгүй зүйл гэж байхгүй те бүх төрлөөр одоо дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг юм байна лээ. Халуун орон хийдий сайхан ч гэлээ хавиргатай шил өөхтэй хоньны баха их сансан шүү. За тэгээд анх хатан маань ч бас юм зэнзээ цагнуудыг үзэл бас эмхтэй өнгөсөндөө бас ихлүү бас онцгой содын их харж илээ модон цаг байна л гин шүрэн цаг байна л гин совтон цаг байна л гин тас өөрийн брендийн анх хатан цаг бас гарах талаар яриа л амжсан. За манай компани бол ерөнхийдөө супер компани байлээ. Маш олон шагнал одоо юу гэх юм бичиг баримт шаардлагуудыг бүрдүүлсэн авсан. За дээрэс нь манай захирал бас өөр ингэсэн буудалтай гэдэг их баян чинээл нөхөр байсан. Их даруухан. Одоогор бид хоёр буудалд нь 2 хонж байна. Тэгээ бид хоёр санаа зовоод зүгээрөө таатай ингээ буудалд бид хоёр одоо 2 хонжлаа хизээ гарвал боломжтой байсан. Чөө байж л байхгүй дөө хизээ явмаар тэр хүртлээ тэгээд чөлөөтэй миний буудал учраас дураараа байж болно гэсэн. Тэгээ ингээд дахиад оройны хоол руу орсон. Өглөөний өдрийн оройны хоол тэгэл хоолнд орох болгондоо миний 2 шил пив уудаг нэг юм ажилтай. Тэгэл нөгөө сонь хоолнууд сонирхолтой хоолнууд тэгээ энэ удаад далайн дун их сонирхолтой байлаа. Тэгээ хамгийн гоё нь битэрийн идэж байгаа хоньны махтай шил. Монгол шил өмсч бүрхс хараад. Арис монгол тайлбарлаа тийм. Энд байгаа шил.我看看。螺。螺，它是不是这个螺的？不知道，你介绍一下给他。是那个。 Дун биш дээ. 啊，是那个西服。那是不是？ Тийм байна. Yeah. 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 Like Тэр нэг юм тийм ээ. mustard. Mustard. За, энэ альчтай. Яаж идэх ч за. Эндээс юм чи сэлж чааш юм. За. 不要沾太多。 Yes. Энэ тэрс нэг гараад ирт юм. 因为他们那边没海啊。对，没海，应该没有。소스. 要不
把尾巴去掉。 Spicy. 没事没事。Ялцаа өмсдөг. 是不是习惯？没试过。 За өнөөдрийн уулзалт за грек контрактын эхний хэж ерөнхийдөө энэ түрээд өндөрлөж байна. За өдөр бараг 2-3 ч удаа хоол идчихлээ. Ямар ч их хоол идчихв. Хоол идэхдээ бас нэлээ ажлаа хамжуулж ярьлаа. Ингээд энэхүү буудлаас гараад манай боссын буудлын руу хамтдаа очицгаая. Боссын буудлын comments hotel. Энд битээр бараг амьдэрсэн ч болно байгаа шүү. Ерөнхийдөө нэг тийм хороолол те 3-4 дэх хороолол юм шиг байна. 3-4 дэх хорооллын нэг сам алдартай хотел юм шиг байна те. 이게 닭다 갖다 들어가. Хаасыг удаа өнөөдөр ямарсан байгаа. 진짜? 예. Тэрийн нэг юм хөгжилтэй зүйл эсвэл өчтөр нөгөө буудлага орохдоо тэрийг хэлтэй арай. Яасан гэж. Ингээд Доош нь дарангуудаа татаадсан байхгүй тэгсэн чинь дарангуудаа дээш нь ягаад түлхэх байсан байгаа байхгүй. Эсрэгээр. За ингээд гэртээ ирлээ гэдэг шиг буудалтай ирлээ. Өнөөдөр их амжилттай. янгалаа зөндөө ажиллаж шүү. Баялагч. Өрөөгийн маань зэрэгцсэн байна нэ. Битүүрийн юмд хамаагүй хүрэхгүй байх уу эднэр. Тэгэл. За сайхан ванд орж ус дүүргэж яад. Хөвтий тий. Хэлчгүүтэй зайг байна. Тийм. Бид аваа тийм. Нэлээ хөөс мөс цэцэн бицээ хийх хэрэгтэй юм шиг. Маш цэцэн хэрэгтэй. Гаваад цэцэн. Зэ монголчууд өнөөдрийн блогоор хамт байсан баярлалаа. Тэгээд ямар тач хятадд ирсэн зөвлөг ажиллаа бас биелүүллээ. Өнөөдрийнхөө ажлыг ямар тач нэг 70% та биелүүлсэн. Маргааш бас нэг жоохон ажилтай байгаа. Тэгээд ерөнхийдөө гэрээлэх ажилтай байна. За өнөөдрийн ажил хэрэг ядаргуу. Амар ядарсан. Юу чиг байж юм сонсоосоо болсон. Тэр ярилцсан хүн бас бүр их ядарсан. Тэгээ ингээд маш олон хүний нөгөө яриа сонсоод дээр цусар цагаан биш бас нэг жон хийж байгаа шүү дээ. Бас хэд мэдгүй үртэй айлгаад байдаг. Чухал хятадаар ярьсан үү? Сонсоод ойлгодог боловч харимтчилдаг байхгүй юу? Ахтай ч юм бас наа хүмүүсний тиймэрхүү талаар яриад чиний хамаг мамар нэг талаар яриад байна. Тэгж үгүй. Яг тийм л байна. Тийм. Энэ ямар гоё юм гэсэн тийм. За ингээд өнөөдрийн влогоор хамт байсан нийт үзэгчдэд монголчуудад баярлалаа. Тэгээд маргаашийн влогоор эргээд уулзцгаая. Тэгээд өдөр болгоны өөр сонирхолтой влогуудыг та бүхэнд хүргэж байх болно. За бид өөрөө зүгээр нэг аялаа зугаацаад явахаас тэдгээр ажил амьдралаа тий зогслоох гэж бас ингээд өөрсдийнхөө зорилгын төлөө ингээд зогсохгүй тэмцэж яваа юм залуу осод байгаа. Ингээд та бүхэн маань бидний дэмжээрэй. Тэгээд Чингис хаанд анх хатан өнөөдрийн влог та бүхэндээ хүргэлээ. Маргаашийн влог хүртэл түр баяртай. Зэ өнөөдөр өсөө сайхан 3-аар 3 саллаа боёо. 9 саллаа шүлжлээ. Тэгээд хөхлөө сайхан эндүү авахгүй ч гэсэн гараараа дэвтчих. Ингээд тухайлаа тий. Энэ арабад явж байхдаа юу болсон бэ? За арабад үндэсний хувьцаа болдог. Ер нь бол таараа хувцсан юм шиг өөр юм байна. Ер нь хистнээс монголчууд ч бас ингээд явж исэн баг. Сайхан малгайгаа гаргаж таараа хувцаа ч гэсэн ингээд одоо зүгөө үед угаалгын шиг гацсан юм чинь угаалгын шиг хийгээс гэсэл чихтэй чигээр юм тий. Хувцаа өмсөд явах юм болно.
Тэгэхэд талуун байгаа учраас сайхан ингэ нуурсан байна. Тэгээд энэ дараа. Миний арай стил имиж чинь юм уу. Сонирхол гарч үснэ ямар уртын тэрний тиймийн сахлаа яаж ингэж ургуулдгийг ингэж мэдхгүй зүгээр. Хамгийн гоё юм би одоо юу вэ гэхээр хажуудаа бас юм сайхан загвар зохион бүтээгч. Тэ таны жил хатантай байгаа учраас үнэхээр азтай. Одоо ингэ явж байвал Цаахан цааш. сангаа хийж байна. Тэгээд энэний гадар яг 20 секунд юм бол тааран дийлээ өгсөж чинь. Тэгээд ер нь энэ хүмүүс Монгол юу вэ? За ингээд тэр хахад бэлэн болсон байна. Би цаан ч бас гарч байгаа шүү. Тэр хоёлыг баяр дийлээ өгсөж тагж байна тий. Юу шамсах. За. Эндөө авахгүй жоох өрчгөрөл юм байна. Ингээд зөксөлчих тий. Жахаартай. Наа зөөд зөксөж байгаа юм даашлах. За одоо гоё зураг авч сурч шүү. Зурглаач би хэлдэг. Тийм ээ зурглаачгүй. Хоёр биендээ зурглаач хийлгэхтэй шүү. Дахиад орой хоолнд гарах гэж байна. Тэг өнөөдөр бид тэр юу ч хийсэнгүй сайхан буудалтаа унтаж амраад тэгээд бас хүмүүстэй холбогдоод хүүхдүүдтэйгээ ярьсан. Тэгээд мэдээж энэ чинь бас санхүү монхоо янз бүр юм шийдэх их юмнууд байгаа шүү дээ тий. За ингээд гарцгаая. Тийм манай. Good evening. За өнөөдөр хаачих юм бол ямар ч гэсэн энэ буудлынхаа хоолны газар бол орохгүй юм шиг байна. Тэгээ. Thank you. Хопа. Явахнаа. За мэдгүй ямар ч нэг баахан олон хүмүүстэй нийтийн заалраа ороод ирлээ. Тэр дэвчиж. Машаалаа хүмүүс. Амжилттай. Манай нэг шинэ жил болдог газар шиг л байна. Thank you. Зя дээлээ өмссөн биш харин хормонд яваад очдөг шүү. Тэгээд танихгүй хүмүүс мөртлөө ингээ хормынхаа юунд ингээ сууж аваад бас гайхсан л да. Тэгээд энэ та нарын таньдаг хамаатан садан уу өсч үгүй хамаагүй бидний танихгүй хүмүүс гэлтэй чинь ямар учиртай ямар соёлыг мэдгүй тэр цаагаар байгаа хүмүүс л ер нь хөргөнд оролцоод бид нар бол зүгээр уур амьсгалын мэдрэл байж илаа. За манай хоёр захирал бол одоо эрэгтэй 45 таа бүсгүй нь одоо 40 хүрч яваа юм. Тэгээд нөгөө this commercial баг энэ TV рекламад байх шиг байна. Ямар ч байсан нэг ихний уулзсан өдрөө 2 бие уулзсан болохоор уулз болгон 2 бие авч ирдэг ийм зай шиг. Тэгээ хоёр хосын бас хөрөн болж байгаа нь хостоо бас баяр үргээ. Тэгээд энэ оройн зоог нь чирээний ар дээр би өөрийгөө оцсгүй байгаа. Би тэр дундаа нэг оц хэрэглээ яваад байгаа гэдгсэн энийг бас хараад байдлыг ойлгосон бол та оцны чи асуудлыг шийдэж өгөө гэд iPhone 15 Pro Max авч өгсөн байгаа. Би нөгөө хөхөттэй явж байгаа өөрийнхөө оцыг нэгтсэн. Тэгээ хоёр боссын маань одоо эхнэр нь одоо надад одоо талтай байсан. Би их таалагдсан гоё үсг эзэгтэй сахал үстэй гэд. Тэгээд одоо iPhone 15 Pro Max-аар бэлэг ирсэн. Анхтаа маань жоохон хардангуул байлаа да. Тэгээ ингээд цааш энэ утсаар бичлэг хийж байна. Манай цагны босс надад нэг юм iPhone 15 найзынхаа дэлгүүрээс бас ингээд хямдхан боломжийн утас одоо үнээр авч өглөө. Тэгээ миний утас эвдэрсэн байсан учраас юу биш гэж болохгүй шүү. Тэгэл анхтны хэлснээр их хатан боломж гэж юу яах вэ? Энэ боссыг их хатнаа болгох гэсэн шүү дээ манай анхтаа. Мөнгөтэй үнийг одоо их хатан болгоно гэсэн бол бодлол байхгүй байгаа шүү. Тэгэд гол нь ухаантай байх хэрэгтэй. Тэгээд ч одоо жаагаа үзүүлчихвэл зүгээр байгаа. За. Манай хүн чинь 91 яриад даналзаалах. Миний харч нэг хөөрхөн шүү ухаантай. Хаяас тийм үзэсгэлэнтэй шүү дээ. За ингээд оройн зогны дараа iPhone утас тайж бодлоо. Үнэхээр сайхан өдөр байлаа. Ингээд үдэш болсон учраас бид хоёр сайхан амархаар явж байна. За амран чижтэй тэгээд шүнжэнгөө орон дотроос ингэж яргана шүү дээ.
Ингээд өнөөдөр амралтын өдөр хоёулахнаа өглөө цайгаа уугааг унтаж юм. Шиш стейк, чүү стейк. Окей. Энээр өөр юм идэх юм эсвэл? Харъя. Цайж окей л гэдэг юм. Стейк яасан дээр бистик. Стейк энэ хөрөм хэ. Стейк. Би юу сайхан стейк өгөх юм ахаа идэл тэгэл ерөнхийдөө өнөөдрийн амралтын өдрийн бүтээрээс гадуур өнгөрөе. Би паста идье. Гарыг гэсэн бодол зорилготой байна. Би өмнө стейк гоё ингээ 2 удаа идсэн чинь өнөөдөр та юу идмээр байна гэхээр стейк идэхгүйгээр яг нэг менюг нь харсан чинь яасан гэж энэ стейк чинь Монгол мөнгөөр 100,000 төгрөг юм тий. Тэ 200 юан нөөс. Яа хайртан сайхан боллоо. Гарч өгч явах шиг байна уу. Сайгүй явснаа муу хүн идсэн гэж одоо тэгээд хятадд ирснээр тэгээд явж байгаа юм ч бас идэн штэ тий. Стейк нь ямар амттай нэрээ. Гоё байна тий. Зэ ингээд коммент саталас битээ гараад Тийшээ явах уу, тийшээ явах уу? Шо чигээр явж шүү тийшээ. Эсвэл тийшээ явж үзгөө. Сявтэр. Өөх тахтай нөө. Тэгээд түрээсийн дугуй, түрээсийн мөхөд такси интерьерөөсөө харагдахгүй аим сонирно. Таксигүй газар юм яваад та. Тэд нэр нэг 5 давхар байр юм уу та. Бүр дээшээ болохоор нэг 10-20 орчим давхартай. Тэгээ ер нь ихэвчлэн юм жижиг тийм нөө хорс стили байрнуудтай их төстэй 5 давхрын байрнуудтай их төстэй адилхан олон 5 давхар байрнуудтай юм байна. Яа. Уг нь Гуанчжоу Шинжэн гэртээ ойрхон хөдөлж байгаа учраас байжгүй байх гэсэн. Ер нь бол нэг тийм амар юу ой цэнцэн биш нөө үйлдвэрлэл ирээдүйд яг хөгцсөн болоод эсвэл тийм байж магадгүй. Ер нь үйлдвэрийн зөвхөн шиг тий. Тэнзэн зэм нэг үйлдвэрлэдэг. Машины идэнг мэнг тиймэрхүү юм гэдэг юм шүү. Тэг дандаа болт тиймэрхүү юм гэдэг. Комплектор багаж хэрэгсэл мэрэгсэн юм байна. Тэнийг багаж хэрэгсэлд байгааг харах байх үнэ. Нэг дэрэлний үн асуудаа. Жишээ нь энийг төгтөртөө дэрэл асуудаа. Ты дуачин? дуачин? 这个，对。要不要电池？啊耶。Yes， 对。你这个出口飞机上应该用4.0的，用小容量的。多少钱？
一个电池还是两个电池？充电器，充这个的充电器。 오케이. За энэ өдрийн влог маань энэ түрээд өндөрлөө гэж. Тэр 16-нд Хонконг руу явах хэрэгтэй. Хонконгоор уг нь хил тойроод орж ирэх нь эсвэл цаашаа шууд Хонконгт амьдрах нь харлах нь. Ер нь Хонконгт Монгол хүн байна уу? Хонконгчууд байна уу? гэж л одоо асууя те. Хонконгоос үзчихвэл хариу хэлээрэй.